За тэгэхээр бодит тоон дээр ямар аксиом үзлээ? Хамгийн сүүлд A2 гэсэн аксиом. Энэ болохоор дээрээсээ зааглагдсан олонлог бүр супремумтэй байна гэсэн тийм аксиом байгаа тийм үү? За яг яаж бичиж байлаа? А хоосон биш. Биш. Дээрээсээ зааглагдсан бол үүний супремум оршин байна. Оршин байна гэдэг нь супремум гэдэг нэг юм бодит тоо байна гэсэн үг. Энэ бодит тоо нь болохоор суп А гэсэн тийм ээ. Ийм дээрээсээ зааглагдсан гэхээр юу гэдгийг та нар мэдж байгаа. За тэгээд энэний дараагаар хэдэн теорем баталгаас семинар дээр явсан шүү дээ. Монотон нийлэлтийн теорем. За хамгийн ихнийх нь монотон За монотон нийлэлт. Энэс өмнө тодорхойлолт дараалал нийлэх гэсэн үг тоо тийм ээ. Та нар яг мэдж байгаа тийм. XN гэсэн дараалал байна. XN гэсэн дараалал за X руу нийлдэг тийм ээ. Гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ гэсэн үг. Эсвэл X нь X-ийн дарааллыг хязгаар гэдэг нь гэсэн. Тэгээд бичлэг нь болохоор ийм юм байна тийм ээ. X тэнцүү ln n хязгааргүй явж хахад XN гэдэг. Заримдаа бид нар зүгээр энэ мэнийг бичихгүй зүгээр ойлгомжтой учраас. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр за эпсилон гэсэн дурын эрг тоо үлдсэн үед ямар ч эрг тоо байсан гэсэн дельта гэсэн нэг тоо олдно. Энэ дельта нь ямар шинж чанартай тоо юм бэ гэхээр тодорхой нэг индексээс эхлээд энэ дээр дельта шудлаач би шал өөр юм болсон юм. Дурын эпсилон өгсөн үед n гэсэн нэг тоо олдно тийм. N гэсэн том n гэсэн нэг индекс олдно. Тэгээд тэр индексээс эхлээд нөгөө дараалал маань x эпсилон гэсэн орчинд орчин гэсэн үг тийм. Одоо ийм юм ярьж байна. За тоон шулуун байж. Тэнгүүд энд x гэдэг нөгөө дараалал гэдэг чинь нэг ийм юм байгаа шүү дээ. X гэсэн дараалал. Тэгэхээр x1 x2 нь энэ талаас гарч болно. Яаж ч болно тийм. x3 гэснээр гэнт x4-нд энд ирчих болно тийм. Гэхдээ хязгаар x гэсэн энэ рүү нийлнэ гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр за эпсилон гэсэн тоо өгнө гэдэг нь энэ x-ийн эпсилон орчин буюу x-с ингээд x-с хасах нь эпсилон x дээр нэмэх нь эпсилон гэсэн ийм хоёр завсар өгч байна тийм. Тэгвэл энэ завсар дотор би одоо нөгөө дараалал маань орж ирэхийг хүлээгээд сууж байна гэсэн. Ийм завсар бэлтжээд эпсилон ямар ч тоо гэж болно. Тэнгүүд явж одоо хичнээн энэ за 4 гээд ингээд ийш өсчих магадгүй. Тэгтэл хамгийн сүүлд энэ том n гэсэн тоон хэдэн саяч байдгийг. Тэнгүүл тэр индексээс эхлээд энэ дараалал маань зөвхөн энэ дотроо л байж гэсэн. Эндээс ерөөсөө гарахаа байчих гэсэн тийм. Эпсилон орчноос. Тэгээд энэ эпсилон чинь дурын гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр дараа нь би өөр эпсилон авч болно шүү дээ. Энэс арай жижигхэн бага эпсилон. Тэнгүүд эпсилон хичнээн бага авсан гэсэн нөгөө том n гэсэн. За энэ улаан эпсилонгийн үед том n нь 1 сая байсан гэж шар эпсилонгийн үед болохоор нэг тэрбум болдог ч юм уу юу чи амар их бүр их тоо байлтай болцсон. Тэгээд хүлээсээр байтал хамгийн сүүл яаж иж гал эцэстээ энд ороод ирдэг. Тэгээд эндээсээ гарахаа байчдаг гэсэн үг шүү дээ. Тэрийг л бид нэр тухайн дараалал энэ x рүү нийлж ин гэж ярьж байна. Энэ бас бидний нөгөө дараалал явсаар байгаа нэг юм руу нийлнэ гэдэг төсөөлтөд бас таарч байгаа үстэй тодорхой л тийм үү? За одоо тэгээд дараагийн теорем нь монотон нийлэлтийн теорем. За энэ нь болохоор үл өсөх, үл буурах, дээрээсээ зааглагдсан дараалал
дараалал бүр нийлнэ гэсэн тийм. За баталгаа зүгээр товч санааг нь хэлье явчих. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Энийний ингээд энэ дээр зурх юм бол үл буурах гэдэг чинь нэг юм жишээлбэл x1 гэдэг ингээд зурсан бол x2 нь энэ талдаа байж болох уу гэсэн үг. Тэгээ заавал дээшээ явна гэсэн. Эсвэл давтагдаж болно. Гэхдээ ямар ч байсан ингээд дээшээ яваад байна. Ингээд яваад байна. Тэгсэн мөртлөө дээрээсээ зааглагдсан гэдэг чинь хамгийн дээдлэлт нэг юм ингээд юмар хаалт тавьсан байна гэсэн үг чинь. Энээс цаашаа явж болохгүй гэсэн. Дээрээсээ зааглагдсан. Тэгэхээр ингэж явсаар бол нийлнэ гэсэн тийм теорем байна. За энэ дээр мэдээж энэ теорем чинь шууд аксиомынхаа дараа гарчилж байгаа учраас шууд аксиомоо зүгээр хэвлэе явчих. Аксиомоор хэвлэнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр аксиомоор хэвлэхийн тулд биднэрт энэ А гэсэн олонлог хэрэгтэй тийм ээ. А гэсэн олонлог нь юу баймаар байна? Биднэрт нэг л юм байна шүү дээ. Тэр нь болохоор энэ бүх монотон дарааллаа одоо энэ дарааллынхаа гишүүдийг цуглуулад нэг олонлог бий болчихсон тийм. Энэ маань нэг олонлог бол. За энэ маань дээрээсээ зааглагдсан уу? Зааглагдсан гэдэг өгөгдсөн байх шүү дээ. Тэгэхээр эн чинь дээрээс зааглагдсан олонлог болно. Тэгэхээр энэний супремум гэж юм оршин байна гэсэн үг. Тэгээд ингээд нэг тоо ингээд бид нар бариад авчлаа. Тэгэхээр энэний супремум нь одоо бид нар юу гэж бодож байна? Юу гэж тааж байна? Энэний супремум нь манай дарааллын хязгаар байх хэрэгтэй тийм. Тэгж тааж. Гэхдээ одоо тэрийг батлана гэсэн үг. За батлахын тулд яах вэ? Ерөөс ингэнэ гэсэн үг. Супремум гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр дурын эпсилон бид нар тодорхойлно дельта хэрэглэсэн. Одоо эпсилон дурын эпсилон өгдсөн байхад энэ олонлог дотроос жишээлбэл xk ч юм тий xk k гэсэн индекс олдно. Ямар шин чанартай юм бэ гэхээр xk S-с хасрал эпсилон гэсэн үг. Мөн үү? Энэ супремум тодорхойл. За тэгэхээр одоо энэ чинь юу гэсэн үг вэ? Тэгэхээр xk v-ийг бүр том n болгочих л доо зориуд. Энэ тодорхойлолтод ашиглах гэж байгаа учраас. Тэгэхээр том x том n нь S-с хасрал эпсилон. Тэгээд энэ чинь өөрөө монотон шүү дээ. Тэгэхээр ингэж бичиж болно гэсэн үг тийм. Том xn x том n нэмэх нь 1 гэхмэчлэн бүх юмнууд чинь том n-ээс их бүх индекстэй тон гишүүд маань энэ x-ээс их байгаа. Тэгээд эн чинь дээрээсээ зааглагдсан байгаа. Тэгээд хамгийн бага дээд заагийг бид нар юу гэж байгаа вэ? S тодорхойлт ёсоор тийм. Тэгэхээр мэдээж S гэдэг чинь өөрөө S дээр нэмэх нь эпсилонгоос бага шүү дээ. Тэгэхээр энэ дотор юу гарагдаж байна? xn-ээс эхлээд энэ том n-ээс эхлээд энэ бүх гишүүд нь болохоор S-ийн эпсилон орчинд байна гэж харагдаж байна. Тэ? Нэгэнт монотон ч бүр амархан байхгүй. Одоо энэ шиг хийш тийш өсчихгүй. Нэгэнт л ороод ирсэн бол тэгээд эндээс гах шууд тэр чигээр ингээд цаашаа яв. Дээшээ явж болохоор. За ийм ингээд тэр дээд цаг нь юу болох нь батлагдчихэв тийм ээ. За дараагийнх нь болохоор давхарлсан завсрууд nested interval theory ингэж л орчуулж байна. Давхарлсан завсрууд. За тэгээд ийм хоёр дараалал байна. Хоёр дараалал. Нэг юм интервалуудын завсруудын дараалал байхгүй. Тэгээ бие дотор орцсон. А1 B1 A2 B2 гэх мэтлэн ингээ хязгааргүй явсан байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр тэгээ яг мэдээж энэ интервалуудыг энэ завсруудаа юу болохын тулд хоосон биш болохын тулд ийм гэсэн үг шүү дээ. N болгон дээр. Тэгэхээр энийг дүрслэх юм бол ийм хүү юм байна гэсэн үг. За хамгийн том ингээд нэг интервал авч тээ A0 D0. За энэ дотор дахиад энэ дотор нэг интервал байж байна. Тэгээд дахиад нэг интервал гэх мэтлэн ингээд дараалсан. Энэ A1 B1 гэх мэтлэн. Энэ дотор эндээс та нар монотон дараалал харахад амархан байна гэх тийм. Жишээлбэл энэ A-нууд нь өөрснөө маань үл буурах дараалал болж байна. B-нүүд нь болохоор
үл өсөх дараалал болж байна тий. Одоо жишээлбэл энэ А-гийн дараалал юу гэсэн үг вэ? За би теорема биччихье. За тэгээд дүгнэлт нь болохоор энэ бүх юмнуудын огтлцол нь хоосон биш. Тэ. Энэ бүгдийг нь огтлцуулахад нэг юм гарна. Өөрөөр хэлбэл бүгдэнд нь ордог нэг ядаж нэг элемент оршин байна гэсэн үг. За тэгээд хоёр дахь нь болохоор дахиад нэг юм байгаа. Энэ болохоор хэрвээ энэ интервалуудын өргөн нь тэг рүү тэмүүлдэг бол улам богиносол тгийг болчдөг гэсэн үг тийм. Бол энэ юун дотор ганцхан яг л нэг шиг цэг байна. Энэ огтлцол дотор ийм АН БН гэсэн X гэдэг юм. Нэг юм цэг. Нэг цэгээс тогтно. Хэрэг өргөн тэг рүү тэмүүлж. За баталгаа нь яах вэ? Энийг зориултыг зохион байгуулсан байгаа. Монотон нөгөө өмнөх теорем ашиглана баталгаанд. Тэгэхээр өмнөх теорем монотон дараалал байгаа болохоор эндээс бид монотон дараалал ялгаж авах гэсэн тийм. Тэгэхээр жишээлбэл A0 N нь болохоор бие дотроо орсон завсрууд учраас энэ бол үл буурах дараалал байх нь ойлгомжтой. Тэгээ энэ дээрээсээ зааглагдсан уу? Зааглагдсан та юугаар зааглагдах вэ? Одоо ядаж л B0-оор зааглагдана шүү дээ. Энээс их байж чадахгүй шүү дээ. Бүгдээрээ дотроо орсон учраас. Тэгэхээр энийг бүр ингэж явж ирсэн хамгийн сүүлд B нь орж ирээд B2 B1 B0 гэх тийм. Тэгэхээр энэ дотор ч ингээд юм байна. Бүгдээр ингээд үйлчлэгдсэн юм. Тэгэхээр энэ А-нууд болохоор бүгдээрээ жишээ нь B0-оор зааглагдсан. B-нүүд нь болохоор бүгдээрээ A0-оор доороосоо зааглагдсан байна. Тэ. Тэгэхээр за түүнээс гадна за одоо ингэж. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёр дараалал нь нийлнэ гэсэн үг. Өмнөх теоремоос хоёулаа монотон гэж. Энэ буурах хамаахгүй шүү дээ. Буурах гэдэг чинь өсөх. Тэмдгийн солилцонгууд өмнөх теорем юу? Үл өсөх дараалал нь үл буурах дараалал болж шүү дээ. Тэгэхээр өмнөх теорем ашиглаж болно. За тэгэхээр тэр дараалал тэр хязгаарыг нь юу гэж нэрлэмээр вэ? Мэдээж А баг тий. Лим АН нөгөө B-гийн хязгаарыг нь болохоор AB гэж нэрлэж байна. Энэ AB хоёр маань ямар шинж чанартай байгаа вэ? Жишээлбэл А маань ийм шинж чанартай байгаа шүү дээ. А нь болохоор ийм шинж чанартай байгаа тийм бүгднгээс нэг. Тэгээд B нь болохоор бүх B-гээс бага. За M гэсэн нэг юм индекс бэхэлчээ. M гэсэн дурын нэг индекс. Тэгээд N нь N-ээс их гэж бодъё. Тэгэх юм бол AN нь AN-ээс бага. Тэгээд энэ бол мэдээж BN-ээс бага байна тийм. Энэ болохоор BN нь болохоор BN-ээс бага байна. Мөн үү? M гэсэн юм бэхлээд N болгоны хувьд ийм байна тийм. За тэгэнгүүт бид нар ингэж бодно шүү дээ. Хязгаарын тодорхойлолт ёсоор ямар ч эпсилонгийн хувьд энэ A-ыг маш их сонгож авах юм бол A-ээс хасах нь A нь эпсилонгоос бага байна тийм үү. За ийм байна тийм. Тэнгүүт A нь болохоор A-ын дээр нэмэх нь эпсилонгоос бага байна. Одоо эпсилонго маш бага тэгээд ингэж сонгож авах байна л да. A-ыг бид нар B-ээс бага гэдэг мэдж байгаа шүү дээ. Энэ чинь бол B-н тэгэхээр B-н дээр нэмэх нь эпсилон гэсэн үг тийм. Энийг л одоо би BM-ээс бага байхаар энэ эпсилон сонгож авах гэж байна. Энэ эпсилон. Тэг сонгож авч болох уу? Болно тийм үү? За AM энэ интервалаас орчих AM BM гэдэг. За тодорхой нэг N-ээс эхлээд цаашаа авч үзсэн гэж бодъё л да. AN BN гэдэг. Жишээлбэл за би энэ бүр эрс их болгочих. N-ийг нь M-ээс эрс их. Тэгэхээр жишээлбэл энд нэг юу байгаа шүү дээ. Энд одоо жишээлбэл B энэ дээр нэмэх нь 1 гэсэн юм байгаа шүү дээ тийм ээ. Энэ хоёрын хооронд зайтай. Тэгэхээр энэ эпсилонго тэр энэ хоорондох зайнаас багаар сонгочихгүй юу? Энэ BN
За BN BM хоёрын хооронд дельта гэсэн зайтай байдаг байлаа гэж бодоход энэ эпсилонгоо дельтагаас багаар сонгочихгүй. Тэгэнгүүт дельтагаас багаар сонгоод энэ AN дээр эпсилонг нэмлээгээд нөгөө нэг A гэдэг тоо маань хаана байгаа? A гэдэг тоо маань энэ хэвд ингэ байж байгаа. A гэдэг тоо маань. Тэгээд энэ хоорондын зай нь болохоор эпсилонгоос баг гэдгийг бид нар мэдчихэж байгаа. Тэгээ N-ийг хангалттай ихээр сонгоод авцсан. Тэгэхээр болж байна уу? Агуу зүгээр энэ AN-ыг бид нар BN-с баг гэдгийг бид нар юуг харуулах гэдэг вэ? Гол юм нь болохоор AN-ыг BM-с баг гэж харуулах гэж байна. AN-ыг BM-с баг гэж харуулах гэж байна. Биш AN-ыг AG BM-с баг гэж харуулах гэж байна. Тэгэхээр энэ тэнцвэр дотор A байхгүйгоос A-г яаж оруулж ирэх вэ гэхээр A чинь өөрөө энэ AN-тэй холбоотой байгаа шүү дээ. Юугаар холбоотой вэ гэхээр AN чинь A руу нийлж байгаа гэсэн тийм юм байж. Тэгэхээр энэ N-ийг маш ихээр сонгож авах юм бол AN чинь A-тай маш ойрхон болно гэсэн үг. Тэр ойрхон байх хэмжээг нь бид нар зааж өгч чадна. Хичнээн бол хичнээн бага болгож чадна. Энэ A, энэ эпсилон. Тэгэхээр энэнгээр нь дөрөөлөд бид нар энэ A-д хандаж чадчих واخгүй. A энээр дамжуулаад эндээс тэгэхээр энэ тэнцвэр бишээс бид нар A нь BM-с баг гэдгийг гаргах гэдэг тийм. Тэгэхээр чин нөгөө A нь өөрөө AN дээр эпсилон ч юм уу нэг маш бага хувь нэмсэн юм шиг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр маш бага тоог нэмлээгээд энэ BM-с хэтрэхгүй байхаар зохион байгуулах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Энэ тийм зүйл тийм. Тэгэхээр тэрийг нь зохион байгуулахдаа бид нар энэ хооронд одоо энэ AN чинь тэртээ BN-с баг гэдгийг мэдчихэж байгаа юм чинь тийм. Гэхдээ энэ дээр яг нэг юм байгаа л да. Нөгөө эпсилонгоо сонгохоор чинь эпсилонгоо баг гэж сонгочгоот энэ N чинь өөрчлөгдөн шүү дээ. Эпсилон би маш багаар сонгох гээд байна. Тэнгүүд N ингээд гүйгээд байна шүү цаашаа. Тэгэхээр тийм юм байгаа учраас энэ дээр нэг юм дахиад нэг юм бэхлэх хэрэгтэй гэсэн үг. Энэ дээр M-ийн дараа чинь M дээр нэмэх нэг ч юм уу юу чи ямар ч байсан гэсэн эндээс эрс баг байдаг нэг юм авч үзээд тэгээд тэндээс цаашаага би индексүүдийг нь ярина. N-ийг тэндээс цаашаа авах шүү гэж хэлнэ. Тэнгүүд энэ M дээр нэмэх нэг ч юм уу нэг юм бэхэлсэн учраас энэ хоёрын хоорондох зай гэж нэг юм байгаа шүү дээ. Тэгэхээр чинь энэ доор нь байгаа юмуд шил AN-ийг хичнээн жигсгсэн гэсэн энэ зайнаас энэс дээшээ болж чадахгүй шүү дээ. Тэгэхээр эпсилонгоо энэ хоёрын зайгаар сонгоод авчихна гэсэн үг байхгүй юу? Энэ хоёрын зайгаар. Тэгэхээр эпсилонг нэмлээгээд бүр AN нэг A гэдэг нь энд тулсан байсан ч гэсэн AN нь эпсилонг нэмэхэд энд л хүрч ирнэ гэсэн үг. Тэгэхээр BM-с баг бай. Тэ? Ийм байдлаар зохион байгуулж. За тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ? A нь BM-с баг гэж. Яагаад ингэж харуулах гэдэг юм? Нөгөө огтлцоо хоосон биш гэж харуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ M гэдэг индекс маань дурын индекс байсан шүү дээ. Тэгэхээр тэр жижиг A гэдэг тоо маань бүх дурын M-ийн хувьд ийм байна тийм. Дурын M-ийн хувьд энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр жижиг A нь энэ огтлцол дотор орж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ огтлцол дотор нэг цэг байна гэдэг чинь огтлцол маань хоосон биш гэж харуулж байна. За тэгээд өргөн тэг рүү явж явах бол нэг цэг байх. Тэрийг нь орхич ойлгомжтой. Хоёр юм байж олон цэг байж болохгүй. За дараачих нь энэ нэгдүгээр курс юун дээр үздэг? Анализ дээр үздэг хамгийн үндсэн теорем гэдэг шүү дээ. Нэг хөсгчийн функцийн тухай. За энэ нь юу юм бэ гэхээр нэг юм дараалал AB-ийн интервалд ордог. AB одоо хязгааргүй олон тоол гэсэн. Тэгээ бүгдээр AB-ийн интервалаас сонгоод авцсан тийм дараалал байж. Тэгээд теоремын дүгнэлт нь юу юм бэ гэхээр энийг мэдэж байна уу? Дүгнэлт нь юу вэ? Үн дотор нийлдэг дэд дараалал багш юм байна. Тэгэхээр дэд дараалал эдийг хэвлээ ингэ бичиж NK гэдэг.
хошин байна. Тэгээд энэ x n k гэдэг нь болохоор нэг x гэсэн нэг цэг рүү нийл. За дахиад энийг баталгаагийн бас нарийн явахгүй зүгээр санааг нь бичээд санаа нь юу гэж болох вэ? Одоо зүгээр ашигласан зүгээр ингээд дараалалаар явах юм та. Ялгаагүй байна уу? Тий. Энд болохоор энд чинь ямар ч юм олдно гэсэн юм байгаа болов. За энэ дээр яг огтлцол нь юу гэж нэ? Огтлцол нь хоосон биш гэж штэ. Энд ямар ч дэд дараал марал байх ууз. Да би чи дэд дараал гэдгээс ойлгохгүй байна эсвэл дэд дараал гэдэг чинь одоо ингэж нэгсэн. Жишээлбэл энэ дээр x1 x2 гэдээ явцсан дараал байж байна тий. Дэд дараал гэдэг нь болохоор тэр дотроос зарим юм нь хайчихна гэсэн үг шүү дээ. Хаяад үлдсэнийг нь авчихна гэсэн. Болохгүй юмнуудыг нь хайчихна гэсэн үг. Тэрийг нь дэд дараал гэж яриад. Одоо энэ дээр жишээлбэл ийм юм байна шүү дээ. Ийм дараал авч үзье л та. Энийг зүгээр жишээ болгоод 1 2 1 2 1 2 1 2 гэдэг явцсан дараал байж байна. Энэ нийлэхгүй. Нийлэхгүй энэ теоремын x-ийг хангах уу? Ханган тий. Бүгдээрээ 1 2 гэсэн юмд орж байгаа интервал дээр. Дээр доороос заагдчихсан. Тэгвэл энэ теорем маань юу гэж хэлж байгаа юм гэхээр энэ дотроос нэг дэд дараал нийлнэ гэж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ дотроос нийлдэг дэд дараал харж байна та нар. Юу вэ? 1 1 гэсэн үг шүү дээ. Хоёр нь болохгүй болохоор нь хайчна гэсэн. Эсвэл 2 2 2 ч юм. Энэ чинь хоёр юм дээр өөрөөр хэлбэл яг ерөнхий тохиолдолд ямар юм байж болох вэ гэхлээр ийм дараал чинь ингээд ийм байж болох байхгүй юу? Энэ нэг газар ингээд нийлэх гэж байгаа юм шиг тэгснэ өөр газар очиод ингээд хоёр юмны хооронд ч юм эсвэл гурван юмны хооронд ингээд гүйгээд иж болох байхгүй юу? Тэгэхээр энэ теорем чинь яаж ийхээр зүгээр тэр бүлцснийг нь хаянгуудаа ганцхан нийлдэг юм аваад үлдсэн гэсэн. Тийм тэрийг хэлж байна. Тэгж болно гэж. За тэгээд санаа нь яаж болох вэ? Одоо баталгаа дэд дараал олох уу тий. За. Яаж олно гэсэн үг вэ? Тэгж олж болно тий. За миний баталгаа болохоор энэ. Зүгээр энэ nested interval энийг ашиглаж. Яг хөө гэхээр энэ дээр одоо шил AB гэдэг ингээд интервал байж байгаа шүү дээ. Баахан цэгтэй дотроо. Тэгвэл энийг 2 хувааж. Тэ. Энийг A0 B0 гэж нэрлэж. 2 хуваахад энэ маань хязгааргүй дараал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын аль нэгэн дотор нь хязгааргүй төгсгөлгүй боломжийг агуулдаг юм дарааллаас. Тэрийг нь би сонгож аваад тэрийгээ би A1 B1 гэж нэрлэж. Ингээд тэнгууд энэний дараа дахиад ингээд одоо хуваагаад явна гэсэн. Энийгээ дахиад 2 хуваагаад аль нэгэн дотор нь хязгааргүй орно шүү дээ. Заавал байна. Тэгэхгүй бол нэг дараалал нь төгсгөлөг гэсэн үг болчихно. Тэгэхээр за энд нь төгсгөлгүй байна гэх юм бол ингэж хуваагаад тэнгууд энийг A2 B2 гэх мэтлэн ингээд явах юм бол мэдээж энэ интервалын энэ завсруудын урт нь 0 руу тэмүүлж байна. Нэгдүгээр. Хоёрдугаар энд яг энэ B-ийн дотроо орцсон энэ теоремын нөхцөлийг хангаж байна. Тэгэхээр эднэрийн одоо за тэгээд нөгөө нэг юу маань юу болох вэ? Эднэрийн огтлцол гэдэг нэг цэг байгаа гэдэг нь бол за тэр ч яг тэр харагдчихж байна. За x тэнцүү огтлцол. Гэтэ одоо эн чинь нэг дэд дараал ялгах гээд байна шүү дээ. Тэр маань юу болно гэсэн үг? Дэд дараал ялгах. Нийлэх дэд дараал байна. Яаж ялгах гэсэн үг? Ингэн гэсэн үг шүү дээ. Хамгийн эхлээд зүгээр хаан чамаг нэг юм авчин заяа. Энэ нөгөө дэд дараал байгуулах гэдэг байна шүү дээ. Нэг юм аа. Тэнгүүтээ дараагийнхаа өөрөөр хэлбэл x зүгээр ингэчээ. xn1 нь болохоор x1. Тэгээ xn2 нь болохоор юу вэ гэхээр энэ нөгөө хоёр дахь бид нэг хоёр дахь интервал сонгож авсан шүү дээ дотроо. Тэрэн дотроос нэг тоо авч. Тэгээ тэрийг энд хийчихнэ. Дараагийнх нь болохоор дараагийн жижиг дотроос аавн гэх мэтлэн хийх юм бол энэ ерөөсө байгуулалтаар энэ чинь өөрөө нийлдэг болчихоо шүү дээ. Энэ рүү энэ x гэсэн тоороо нийлнэ.
Тэгээд тийм тоо олдох уугүй гэдэг нь бид нар хязгааргүй төгсгөлгүй тооны элементтэй юмнуудыг дандаа ялгаж аваад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр чинь заавал ядаж нэг юм энэ дотор сонгож авч болно. Тэгэхээр тэр сонголтоороо ингэж байгуулагдчихж байгаа. Дараалал маань. Одоо өөрөөр хэлбэл за энэ дээр жишээлбэл энэ дээр дараа их амархан ч юм уу. Жижигсэнгүүтээ жижиг дотроос нэгийг аваад дахиад жижигсгээд тэндээсээ нэгийг сонгоод тэгээд яваад гэсэн. Тэгээд хайрцагаас сонгохдоо болохоор тэгж сонгож болохоор сонгож гэнэ гэсэн үг шүү дээ. Төгс дандаа төгсгөлгүй юм агуулсан юмыг нь аваад яваад. Мэдээж хоёулаа төгсгөлгүй байж болно шүү дээ. Тэгэхээр тийм бол зүгээр аль нэгийг л авч. Аль нэг хайрцаг авах гэсэн. Хайрцаг 2 хуваагаад хоёуланд нь төгсгөлгүй юм орцсон байвал аль нэгийг нь аваад дахиад 2 хуваагаад хаана төгсгөлгүй байна тэрийг нь аваад цааш яваад. Сонголт байх юм бол аль нь чамаагүй. Тийм байдалтай ингэ явчихна. За энэ саяхаа зүгээр үгээр л бичиж шүү дээ. Сая хэлсэн юм. Төсөөлийн энэ гэж болохгүй те. Зүгээр тэрийг юугаар бичиж шүү дээ. Одоо жишээлбэл юу гэдгийг эхлээд гэж зүгээр нэг юм алхамаа биччихнэ. Яг нэг алхам биччихнэ. Тэгээд тэнгуүтээ гэх мэтчлэн гэд тэнгуут ойлгомжтой байна шүү дээ. Ингээ цаашаа ингээ явж байгаа юм байна гэдэг. Тэгэл техникийн дараагаар энэ элементүүдийг яаж сонгох вэ гэдгийг бичиж. Тэгэхээр болж байгаа. Тэгээ хайрцаг марцаг гэх оронд энэ төр завсар гэж бичиж байна. За одоо хэдүүлээ тасалдгүй функцүүд. Энэ одоо өнөөдөр явуулсан гол сэдв байгаа. Тэгээ бид нар тасалдгүй функцүүд гэдгийг түрүүчийн хичээлээр ярьсан. Ер нь л топологийн гол судлах том тасалдгүй функцүүд. Тасалдгүй гэдэг ухагтхан. Тэгээд тасалдгүй гэдэг чинь юун дээр гарч ирэх вэ мэдээж функцүүд дээр гарч ирнэ шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ одоо энэ өнөөдрийн хичээл тэгээд дараагийн хичээлэр ч юм уу ерөнхийдөө зүгээр нэг хэмжээстэй юунууд ярьж байгаа. Зүгээр тоон шулууны дэд олон төгөөд ярьж байгаа байхгүй. Зүгээр завсруудыг. Тэгэхээр зүгээр нэг хөлсөгчтэй бодит дутаг авдаг ийм функцүүдийн тухай ярив. За энэ нь x сэг дээр тасралтгүй гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Тэгэхээр бид нар юу гэж ярьлаа? Нийлдэг дараалал буулгадаг функцүүдийг тасралтгүй гэнэ гэж ярьсан тийм. Энийг бичиж. За к дотоороо явна. За x гэсэн цэг рүү нийлдэг ийм дараалал байж байна тийм. Энэ яг энэ бидний хувьд бол энэ k гэдэг нь зүгээр нэг юу вэ? Завсрал байна. 0.1 ч юм уу. Тэгээ хоёр талдаа юу ч гэж магадгүй. Яг ерөнхий тохиолдол болохоор энэ нэг хачин янз бүрийн сонин олонлог байж болно шүү дээ. Тэр тохиолдолд зүгээр энэ тэр k бэгүүрэл явна гэдэг юм зүгээр юм гэж хэлж байгаа. Тэрнээс шүү. Нэг актив. Бидний хувьд бол энэ актив хараад хамаар байхгүй. За тэгэхээр энэ юг яах вэ гэхээр энэ зүгээр нэг юугаар авчих. Энэ юг мөрдүүлэх вэ гэхээр f нь өөрөө ингэнэ гэсэн үг. Ийм байна гэсэн үг тийм. Тэгээд зүгээр та юм харъя гэвэл тасралтгүй функц гэхлээр иймэрхүү юм байна гэсэн үг. Тасралттай гэхлээр яг нэг цэг дээр явж ясна гэнт өсрөнгүүтээ ингээ яваад өгсөн. Нэг гэнт ингээд өөр утгаагаа явцсан. Тиймэрхүү тийм юм нэг тасралттай гэж. Тасралттай эсвэл тасралтгүй биш гэж ярьж. Гэхдээ за ийм функц байвал энэ яг энэ тодорхойлолтоо ашиглаад хэлбэлээ тасралтгүй биш гэдгийг нь харъя л да. Ийм функц авч үзье. Fx тэнцүү
За x нь тэгээс бага үед 0 утга авдаг. X нь тэгээс их үед 1 утга авдаг. Ийм функц авчихсан юм. Тэгэхээр энэ график нь ямар юм байх вэ? График нь ийм байх юм тийм үү? Ийм юм байна. Тэ 1 0 тэгээд энэ дээр 0. Ийм байна. За энэ дээр тэгэхээр бид нар энийг тасралтгүй биш гэж харуулахын тулд яах ёстой вэ? Ямар нэг дараалал авах ёстой тийм ээ. X одоо энэ хэвтээ энэ дээр X тэнхлэг дээр нэг дараалал авах хэрэгтэй. Тэгээд тэр дараалал нь яах ёстой вэ? За мэдээж нийлдэг дараалал байх ёстой. Тэгээд тэр дарааллаа функц рүүгээ хийхлээр энэ юу хязгаар нь яг тэр тухайн x гэсэн цэг дээрх функцийн утгаас өөр хязгаартай эсвэл бүр хязгаар байхгүй ч юм уу. Тийм байдаг байх ёстой гэсэн үг шүү дээ. За мэдээж энэ дээр бид нар тэг гэсэн цэгийг авч үзэх гэж байгаа. Тийм энэ дээр тасралттай гэж харуулах гэж байгаа. Тэгэхээр x гэдэг цэг маань тэг байх гэсэн үг. Тэгэхээр тэг рүү нэг нийлдэг тийм дараалал авах ёстой гэсэн үг. Үнэ үү? Ямар дараалал авбал энийг бол юуг нь хармаар байна. Хамаг юу хамаг булааг нь илчлэн байна. Тасралтгүй биш гэсэн. Тэгэхээр ийм аваад үзчихээ. X n тэнцүү ширүүл хасах нэг их бахан n ч юм. Ингээд авч болно шүү дээ. Тэгэх юм бол мэдээж x эн чинь бол яаж вэ? Эн чинь 0 руу явж байна те. Тэр бүгдийг хангачиж байна. За тэгэнгүүт одоо функц рүүгээ энийг хийчихье. Тэгэхээр fxn нь юу болох вэ? Тэг болно те. Тэгтэл fx нь хэд байгаа? 1 байгаа. Тэгэхээр за энэ зурган дээр юуг харцуу гэхээр энэ дээр ингээд ийм дараалал ингээд авцсан. Тэнгүүт нөгөө нэг цэг чинь функцээ тэр цэг дээр бодглохоор энэ 0 гэсэн утгууд дандаа яваад байна шүү дээ. Тэгээд ингээд энэ рүү явж итэл энд одоо авах ёстой утгыг нь ч гэх юм уу аваач дээр энэ дээр авцсан байх гэсэн тийм. Тэгэхээр болохгүй. Ингээд тасалтай гэдэг ингэж болж байна. Юу? Тийм л дээ. Одоо эн чинь энэ дараалал маань ямар юм бэ? Дараалал маань өөрөө тэг гэсэн дандаа тэг утга авдаг дараалал байна шүү дээ. Тэгэхээр чи энэний хязгаар нь бас тэг л байж таарна шүү дээ. Тэ? Эндээс юу гэж авах вэ? xn тэнцүү тэг гэж гарна шүү дээ. Тэ? Тэгэхээр тэрийг нь бичээгүй байхгүй юу? Тэгтэл нэг гарах хэрэгсэн чинь тэг гарцсан байна. Тэгэхээр тасралттай. Тасралттай гэж уул нь ярихгүй л дээ. Тасралтгүй биш гэж ярил. За тэгээд тасралтгүй функцүүдийг нэмэхэд тасралтгүй гэсэн тийм их байна. Тэрийг орхичих. Хоёр тасралтгүй функцүүдийг үржүүлэхэд тасралтгүй функц гарна. Эсвэл тасралтгүй функцүүдийг давхар функц болгоод давхарлуул тасралтгүй байна гэх мэт чинь. Тэрийг яг л энэ тодорхойлтоос байгаа. Давхарлал гэдэг нь композиц гэсэн үг. Одоо жишээлбэл энийг мэднэ гэсэн юм. Мэдхүү. Одоо жишээлбэл f нь x квадрат g нь sinus x байвал энэ юу ах вэ? Хан квадрат нь хаана авах вэ? Sinus квадрат x гэх мэт. Нөгөө тийшээ явах юм бол sinus x квадратын sinus тий. Тэрийг. За энэ нэг чухал теорем. Завсрын утгын теорем. Ямар теорем байдаг лээ? Тасралтгүй функц. Одоо тасралтгүй функц жишээлбэл нэг тасралтгүй функц 0.1 гэсэн утга авдаг байлаа гэж хэлдэг дээ. Тэгэх юм бол тэрний хооронд бүх утгыг авна. Тийм теорем. Мэдээж доор нь интервал байх хэвээр. За ийм юм.
тасралтгүй. За одоо ингээд тасралтгүй гэчвэл ерөөсөө энэ AB гэсэн завсрын бүх цэг дээр тасралтгүй гэсэн үг. Одоо зүгээр тасралтгүй гэчвэл. Эсвэл AB дээр тасралтгүй гэж ярьж болно. За тэгээд за яг ингэж FB за Y гэсэн ямар ч хамаагүй нэг утга энэ хоёрын хооронд авъя. За яа. Тэгээд энэ чинь дээрээс нь мэдээж нөхцөл оруулж штэ тий. FA нь FB-гээс эрс баг гэсэн нөхцөл шаардчихж байна. Тэгэх юм бол энэ завсарт нэг X гэсэн тоо олдно. Энэ ямар шин чанартай юм бэ гэхлээр fx тэнцүү y байдаг. Тийм. За баталгаа. За зураг зурч тий. AB тэгээ нэг юм функц байна. Тасралтгүй f гэсэн функц. Тэгээд энэ утга энэ утгаас баг гэжээ. Тэгээд y гэсэн нэг утга хэрэгтэй. Y гэдэг нэг юм хэвтэй шулуун байна гэсэн тий. Y гэсэн утга. Тэгэхээр энэ шулуун хаа нэгтээ огтлцсон гэдгийг л хэлж байна л да. За энийг яаж батлах вэ? Бид нар сая баахыг бэлтгэсэн шүү дээ. Тэгэхээр ингэн хэрчмийг талан одоо бид нар сая тэр Bolzano-Weierstrass-ийн теорем дээр хэрчмийг талан хуваахаар ашигласан. Энэ дээр бас тэрийг ашиглав. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингэн гэсэн үг. Энийг яг голын цэгийг аваа тий. Одоо А дээр нэмэх нь Б хуваах нь 2 гэсэн голын цэгийг аваа. Ер нь бол заавал голын цэгийг авахаар байхгүй. Хаан чамаагүй нэг юм авч. Тэгээд за C гэсэн нэг цэг аваа л дээ. Тэгээд C-ийнхээ FC гэдгийг авч үзсэн тий. FC гэсэн утга. Энэ утга Y-гээс их байх уу бага байх уу гэдгээс хамаарат энэ хоёр интервалыг аль нэгийг авах гэсэн үг. Одоо энэ интервалаа яаж дараагийнхаа жижиг интервалыг яаж сонгох вэ гэхээр нөгөө Y гэдэг энэ огтлын сегмент төр жижиг дотор байхаар сонгоно гэсэн үг тий. Байхаар ч гэж одоо хэрвээ байх юм бол тэнд байхаар сонгоно гэсэн үг. Хэрвээ оршин байдаг бол энд байхаар сонгоно гэсэн үг. Тэгэхээр одоо ч энэ зурган дээр бол энэ дараагийнх нь болохоор за A0 B0 гэж байна тий. Дараагийнх нь болохоор энд байна гэсэн үг. A1 B1 байна гэсэн үг. За дараагийнх нь яа гэсэн үг. Дараагийнх нь болохоор ингэж хуваана. Тэгэхээр ингэн гэсэн үг. A2 B2 дээр байна гэсэн үг тий. Компьютер дээр бас яг ингэж боддог арга байгаа шүү дээ. Зүгээр програмч нэг текстил боддог. Жишээлбэл sinus x тэнцүү 0.1 ч гэх юм. Тиймэрхүү юм шууд ингэ бодчих. Хуваал. Хэд ингээд яг хоёр хувааж байгаа болохоор хэдхэн алхмын дараа амар энэ чинь амар жижиг юм болчихсон энэ төр бол. Тэгэл за энэ яг баталгаан дотор бол одоо яах вэ гэхээр ингээд хоёр хуваагаад явангууд юу болж байна. За нөгөө манай теорем ёсоор энэ бүх интервал дотор ордог хамт нэг цэг байна гэсэн юм гараад байна. Тэр нь тэрийг бид нар мэдээж x гэж нэрлэж байна. Энэ маань одоо бидний нөгөө энэ x гэдгийн оронд тоглох кандидат болж байна. Одоо яг орыг нь юуг нь дүрийг нь тоглож чадахгүй гэдгийг одоо шалгах хэрэгтэй. За тэгэхээр энэ байгуулт ёсоор энэ маань ямар юм байгаа вэ? Ямар байгуулт? Ингэж байгуулсан байгаа шүү дээ. FAN нь FBN гэсэн ийм тэнцлийг дандаа хангадаг байхаар энэ жижиг юмуд чинь ингээд цаашаа явцсан. Дунд нь ийгэрхтэй тэнцүү юм гараад ирвэл яах вэ? Жишээлбэл яг ингээд хуугаад явж яг энэ дээр таарч яах вэ? Тэгэж юу яах? Цаашаа үргэлжлүүлэх хэрэггүй тийм цэг байгаа юм гээд олдчихж байгаа юм чинь. Тэгэхээр олдохгүйгээ цаашаа явсан байх байхгүй тий. Олдохгүй болоод ийм хязгааргүй олон юм гараад ирээ. За тэгээд эдний тэгээд тэгсэн мөртлөө BN-с хасах нь AN нь болохоор B-гээс хасах нь A хуваах нь 2-ын n зэрэг ч юм уу ийм ингэж багасч байгаа шүү дээ өргөн нь тий.
Тэгэхээр юу гэсэн үг вэ? Дараагийн нийлдэг зэрэг болж байгаа зүйлийг цэгийн зам. Цэг нь x шүү дээ. Одоо бүгд энэ интервал чинь дандаа л яг энэний хоёр талд байгаад байгаа юм байна шүү дээ. Нэгэн дээр нь их, нэгэн дээр нь тэгээс бага, нэгэн дээр нь бага, нэгэн дээр нь их. Тэр ийм жижигхэнүүд яваад байгаа болохоор яа гэсэн. За тэгээд энэ ганцхан цэг энэ огтлцол энэ чинь энийг ингэж бичих байхгүй болохгүй. Ганцхан цэг энэ огтлцол дотор нь орж штэ тий. Тэгэхээр ингэн гэсэн үг мөн үү? N B хоёулаа x руу нийлдэг гэсэн үг штэ. X-ын цэг рүү тий. X чинь бүгдэн дотор нь байгаа. Тэгээд урт нь багасаа болчихж байгаа. За тэгэхээр чин F нөрөө тасралтгүй учраас N Fx руу нийлнэ. F-ийн Bn нь болохоор Fx руу нийлнэ. Энэ харагдаж байна. За бид нар одоо яг юу харуулах гэдэг вэ? Юу хэрэгтэй вэ? Y-ийг Fx-тэй тэнцүү гэдгийг харуулах. Тэ? Тэр чухал байна. Тэгэх юм бол тэгээд болчих. Тэгэхээр бараг л ойлгомжтой байгаа. Одоо энэ хоёр чинь энэ хоёр Y-ийн хоёр талд нэг юм бэ, хоёр юм байж байна. Энэ хоёр чинь болохоор нэг юм нийлж байна. Тэгэхээр ойлгомжтой юу? Y-ийн хоёр талд AN B F AN FB гэсэн хоёр юм байна шүү. Тэр хоёулаа нэг юм нийлж байна. Тэгэхээр тэгсэн мөртлөө Y-ийн голд нь байгаад байна дандаа. Fx Y-ийг Одоо жишээлбэл ингэ за дурын эпсилон сонгож аваа. Тэ тэнгүүт энийг маш ихсгэх замаар ингэж болно. Энэс хасах нь fx нь эпсилон спаг иймэрхүү юмн дээр болвол баг л ингэ тодорхойлолтоо ингэ дагаад явчихвал өөрөө гараад ирж. Функц тасралтгүй гэдэг тодорхойлч юу вэ гэж явах юм. Ийм байна те. За тэгэнгүүт яах вэ? Эндээс би F A N B хоёрын хоорондох зайг гаргаж ирж бодож байна. Хасах нь F A N гурвалжны тэнцэл гэвшэр AN тэгэхээр эн чинь өөрөө 2 эпсилонгоос бага болж байна тий. Мөн үү? За одоо тэгэхээр нэг иймэрхүү юм бий болчлоо. Y FIN FBN тэгэхээр энэ хоорондох зай нь болохоор 2 эпсилонгоос бага. За тэгээд дээрэс нь бас fx гэсэн нэг юм байгаа. Fx нь хаач үгүй. За энд байдаг гэж бодъё. Тэгвэл энэ хоёрын хоорондох зай болохоор эпсилонгоос бага байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр эндээс юу гэж байна? Y fx хоёрын хоорондох зай хэдээс бага болох вэ? 3 эпсилонгоос бага. 3-ын тэнцэл биш. Тэгээд энэ нь дурын эпсилонгийн хувьд хүчинтэй шүү дээ. Тэгэхээр энэ хоёр хоорондоо тэнцүү байгаа. Дурын эпсилонгийн хувьд ийм болно гэсэн. Басна. Яагаад? Хоёр тоо ч гэж нэг тоо авч үзээ л да.
За x z гэсэн тоо. Z-ийн модуль нь дурын эвсэнгоос бага байна. Эндээс z нь тэг биш болохгүй юу? Тэг болохгүй юу? Тэг биш гэж бодъё. За, z нь тэг биш. Тэгвэл эвсэнго яаж сонгож авах вэ? Эвсэнго z-ийн модулыг гоох нь 2 гэж байна. Тэгвэл z-ийн модулыг гоох нь 2 гэдэг бол ийм бол тэгээд зөрчил үрж. Ийм тоо байж болохгүй шүү дээ. Эрэг тоо болгоноос бага байдаг мөртөө тэг биш тоо гэж байхгүй шүү дээ. Тэрийг чи бид нар үзээ үстэй. Тэгж баталсан биз. Эвсэн ямар ч үж болно. За, цаг хэд болж байна? 3:25. 28. Гайгүй. За, дараагийнх нь дахиад нэг теорем үзчих. Хоёр энэ завсрын утга би яагаад үзээд байгаа юм гэхээр эднэрийг бид нар сүүл олон хэмжээстэй болоод ирэхээр юу болох нь гэдгийг харах байхгүй юу? Ямар орлуулж болох вэ? Тэгэхээр нэг хэмжээсээ тохиолдлуудыг нэг хэлж авч үзэж байгаа. За, дараагийнх нь болохоор ийм Weierstrass-ийн оршин байх тухай теорем гэсэн. За, энэ ямар теорем юм бэ гэхээр битүү төгсгөлгүй урттай битүү завсар дээр тодорхойлогдсон тасралтгүй функц болгон максимум утга авна гэсэн. Тэгэхээр f нь a-ээс r тасралтгүй. Сая энэ тасралтгүй гэдэг юу хаана ашиглагдсныг харж байгаа энэ теорем дотор тий. Тасралттай байсан бол энэ нөгөө сая завсрын утгын теорем чинь ажиллахгүй шүү дээ. Жишээлбэл ийм байх юм бол энэ дунд нэг ийм юу авчвал энэ утгыг юусаа авахгүй байгаа зү тий. Тэгэхээр тасралтгүй гэдэг чинь мэдээж маш чухал. Тасралтгүй байжээ. За тэгвэл C-г нэг тоо олдно. Ямар шин чанартай юм бэ гэхлээр энэ нь юу вэ? Максимум бүх тооноос их, бүх утгаас их тийм юм гэж. За зүгээр энэ яг эсрэг жишээ авч үзье л да. Яг ийм одоо жишээ эсрэг жишээ гэх юм бол мэдээж нэг бол функц нь тасралтгүй биш, эсвэл интервал нь тийм хэлбэртэй биш байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр жишээлбэл ийм юм байж болно. Нөгөө arctangent гэсэн функц байж болно. Энд болохоор чинь энд ямар ч цэг авсан бай. Тэндээс энэ f c гэсэн утга юм байгаа шүү дээ, тийм. F c гэсэн утгаас их утгатай тийм их утга авдаг тийм бас нэг c шиг гэсэн цэг банк олдно тийм ээ. Энэ чинь өсөх мөртлөө юу руу явж байгаа пик вах нь 2 руу дөхдөг юм байгаа шүү дээ. Уул нь бол пик вах нь 2 гэсэн тийм максимум утгатай юм шиг боловч тэр максимум утга ерөөс максимум утга биш лээ. Супремум утгатай байгаа шүү дээ. Тэр утга ерөөс авахгүй байгаа. Энэ дээр тэгээд энэ теоремын юуг зөрчиж байна энэ функцлоос. Arctangent гэдэг чинь болохоор тасралтгүй функц байгаа. Юуг нь зөрчиж байна? Интервал нь a b гэсэн хэлбэртэй биш. Энэ бүхэл тоо шугууныг авчихсан шүү дээ. Эсвэл зүгээр 0 хязгааргүй гэсэн юм явуулсан болохоор болохгүй. За баталгаа. Arctangent нь энэ доор нь байгаа интервал байна шүү дээ. Энэ чинь нэг тийм AB гэсэн хэлбэртэй биш байгаа зү. Энэ тал нь хязгааргүй болж байна. Тэгэхээр болохгүй юм гэсэн. Эсвэл заавал хязгааргүйч байх албагүй шийдвэл иймэрхүү байдалтай юу жишээ зохиож болно амархан. За энэ дээр гэхдээ хязгааргүй.
За энийг батлахын тулд маш амархан. За F-ийн supremum гэсэн юм тоо олдож магадгүй те. Бодтоо тэгвэл тэрийг нь Y гэдэг тэмдэглэж. Эсвэл F-ийн supremum байх юм бол Y-гээ хязгааргүй гэж авч. Y гэсэн нэг юм объект байж байна. За тэгээд яах вэ гэхлээр хэрвээ ийм сонгож авах юм бол одоо F-ийн утгууд нь тухайн дараалал дээрх F-ийн утгууд нь Y руу нийлдэг тийм дараалал олдно мөн үү? Одоо ингэж юм гэсэн үг л дээ. Жишээлбэл энэ дээр байна шүү дээ. Энэ дээр яаж юм гэхээр энэ XN гэдэг дараалал маань болохоор ингээл хязгааргүй явцсан тийм дараалал гэсэн. Тэгээд тэр дарааллыг утгуудыг тэр дараалал дээр функцийн утгуудыг бодож штэ энэ fxn гэдэг. Тэр нь ан supremum утга руугаа нийлдэг. Энэ зүгээр supremum-ын тодорхойлолт. Одоо энэ хэрвээ энэ ийм байх юм бол те дурын дельтаг сонгож авахд яах вэ? X гэсэн нэг тоо олдоод fx нь Y-ээс ассан дельта гэдэг энэ supremum тодорхойлолт байгаа шүү дээ. Тэгэхээр энэ X гэсэн олдох болгонд жишээлбэл энэ дельтагаа нэгийг байх нь n гэсэн дараалал аваад Y рүү улам төгсөн. Тэгээд энэ олдсон X болгоныг нь XN гэж нэрлэхгүй энэ X-үүд. Тэнгүүд тэр дараалал чинь гараад тэр B шиг өгдөг. Энэ дээр болохоор supremum тодорхойлолт биш зүгээр л ямар нэг дараалал аваад энэ хязгааргүй байна гэдэг чинь Y чинь хичнээн том утгыг авч болдог гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хичнээн гэдэгтээ зүгээр жишээлбэл n гэсэн дараалал аваад тэгээд n-ээс их нэг xn x гэсэн нэг аргумент байгаа шүү дээ. Тэрийг xn гэж нэрлэжгүй. Тэгээд тэгэхэр чинь энэ дараалал чинь гараад байна. Нэг бол хязгааргүй руу явдаг, нэг бол ямар нэг тоор нь нэг тийм утга. Зүгээр харуулханаар бодох юм бол ингэж юм гэсэн. Энд нэг ийм максимумтай ийм функц байж байна те. Ийм. Тэнгүүд бид нар ингээд энэ тэр максимумыг олох бол явж ийн гэсэн үг шүү дээ. Одоо ингээд ингэж явдаг юм. Ингээд хангалтгүй байх юм бол цаашаа улам ахиал юм гэсэн. Хангалтгүй бол цаашаа улам ахиал яваад. Тэрийг л хэлж байгаа. Энэ x-ийн дараалал. Ийм дараалал бол байн оршин. Энийг нэг олцсон гэж яриаггүй дөгч юм те. Дөгч байгаа. Тийм болохоор амархан байхгүй юу? Олоход. За тэгэхээр одоо яах вэ? Болцооно Weierstrass юу хэлэх вэ? Энэ дараалал дотор нийлдэг дэд дараалал байна гэж. Нийлдэг дэд дараалал авч. Жишээлбэл бодит байдлаар одоо ийм байж болно шүү дээ. Энэ дээр жишээлбэл энэ хоёр юм яг адилхан ийм хоёр юм та. Ийм функц байлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол энэ рүү нийлсэн нөгөө дараалал чинь энэ хоёрын хооронд ингээд яваад идэх юм уу? Тийм бий болцсон байж болох энэ x-эн чинь тийм. Тэгвэл болцооно Weierstrass маань яах вэ гэхээр ийм имийг шууд энэ хэсгийг хаянгуудаа нийлдэг дараалал гаргаад ирсэн. Нэг зэрэг нийлдэг дараалал. Тийм гараад. За тэр дэд дарааллаа дахиад xn-ээр тэмдэглэж байна. Одоо нөгөө илүү гарсан юм даа хаяад. Тэгэхээр тэр дэд дараалал нь болохоор ямар нэг c гэсэн тоороо нийлнэ. За энэ c маань ямар шин чанартай юм бэ гэхээр за нэгдүгээр f функц маань өөрөө тасалдахгүй функц учраас fxn нь fc рүү нийлнэ. Хоёрдугаарт энэ xn маань өөрөө fxn нь y рүү нийлдэг тийм дарааллын дэд дараалал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ утга бас y рүү нийлнэ гэсэн. Тэгээ сая энэ яг нөгөө гурван тэнцвэр биш ашиглаад аргументыг ашиглаад эндээс юу болох вэ гэхээр y тэнцвэр fc гэж байна. Local биш global энэ тодорхойлолт ёсоор F-ийн supremum-ыг аваад тэгээд тэр луга тэрнийхээ утгыг нийлдэг тийм дараалал авчиж байгаа. За тэгэхээр бид нар яасан? Одоо FC гэсэн Y маань өөрөө FC гэсэн тийм C гэсэн нэг одоо цэглэр тухайн тасалдахгүй функцийг бодоход гарсан
утгатай тэнцүү гэж штэ. Тэгэхээр тухайлбал за энэ яг максимум утга авдаг гэдгээр зогсохгүй. Ийм интервал дээр тодорхойлогдсон тасралтгүй функц нь заавал зааглагдсан байна гэдгийг бас харуулж байна. Максимум нэг тоо байна штэ, тийм. Хязгааргүй биш. Тэгэхээр яг энэ дээр бол ингэж бас болох юм. F нь зааглагдсан гэдэг нэг хязгааргүй утга авах ямар ч боломж байхгүй. Ягаад ер нь бол яг хар ухаанаар бодоход нөгөө нэг тал нь хоёр тал нь хоёулаа ийм дөрвөлжин болоход байж байгаа. Хоёр цэг оруулсан. Юунд зөвхөн задгаа үед л ийм хүн байх боломжтой. За тэгээ зааглагс яг дээр одоо энэ максимумыг мэдээж минимумаар сольж болно гэх мэтчлэн. Тийм их юмуд бас явж байна. За одоо ингээд жоохон сонирхолтой юмуд ярьж эхлэе. За нэг хэмжээс тогтворгоо. Тэ. Тэгвэл энэ хоёрын хооронд ингээд тасралтгүй функц өгөгдсөн байна. За хоёр юм хоорондоо топологийн хувьд адилхан гэдгийг тодорхойлох нь нэгдүгээр за ядаж тасралтгүй функц нэгээс нөгөөр нь буулгасан тасралтгүй тийм функц тасралтгүй хувиргалт байх хэрэгтэй. Тасралтгүй буулгалт. Хоёрдугаарт энэ маань юу байх хэрэгтэй? Харилцсан нэг утгатай буулгалт байх хэрэгтэй. Үнэ. Ядаж уруутай байх хэрэгтэй. Тэгэхээр тэр юуг нь гаргаж ирж байгаа. Тэгэхээр за энэ дээр жишээлбэл за x y гэж тийм үү. За энийг зүгээр юугаар нь энэ дунд нь байгаа буулгалтыг нь фи гэх юм бол энийг графикийг нь жишээлбэл зургийг юу нэг иймэрхүү юм болно гэсэн. Иймэрхүү ч юм уу монотон маягтай. Тэг монотон. Хэрвээ ийм байвал яах вэ? Ийм байвал яах вэ? Ийм байх юм бол харилцан нэг утгатай биш болчихно тий. Харилцан нэг утгатай биш болоод иймэрхүү юм болно гэсэн. Нэг ийм интервал байсан чинь энэ интервалыг нуглаад тэнгуүтээ энэ хоёрыг эднэрийгээ ингэж энэ цэгүүдээ ингэж адилтгаад нэг иймэрхүү юм болгоод хувирагдсан. Тэгэхээр энэ яаж юм гэсэн үг гэхээр хоёр цэгээс нэг цэг дээр хоёр цэг дээр байх юм аваачаад хоёр цэг нэг цэг болгоод хувирагдсан гэсэн үг тийм харилцан нэг утгатай биш. За тэгэхээр эхний юу юм топологийн хувьд адил гэхийг эхний кандидат тэр фи тасралтгүй энэ бол заавал байж байгаа. Тэгээд уруутай. Ийм маягаар тодорхойлвол яах вэ? Би одоо яагаад болохгүй вэ гэдгийг харуулъя. Энэ дээр нэг юм нэмэгдэх хэрэгтэй. Юу нэмэгдэх ёстой гэж бодож байна? Ямар нөхцөл нэмэгдэх ёстой гэж бодож байна? Сүрэгтив шүү дээ. Одоо уруутай гэдэг чинь бол сүрэгтив гэсэн үг. Ерөөсө биектив уруутай болохоор биектив болчихно. Тэгээд дээрээс нь тасралтгүй гэсэн нэг нөхцөл явж байгаа. За тэгэхээр ийм жишээ авч үзье л да. Ийм нэг талдаа энэ цэгийг авал нөгөө талдаа задгаа. Ийм интервал задгаа тийм. Энийг тойрог руу болгоё. Хоёр руу болгоход яаж болох вэ гэхээр за эн чинь хоёр руу болгох юм бол яг нэг утгатайгаар болгох болно шүү дээ. Яг уруутай байхаар эндээ болохоор ингээд ийм нэг байхгүй байгаа цэгийг нь яг нөхөн шүү дээ. Инфляц нэгээд энийг нөхч чинь. Тэнгүүт ийм тойрог бий болчих. Үзэх юм бол ингээд дамжих юм бол тойрог дээгүүр ингээд явна ингээд буцаал бүрийдэр ямар ч юм тасралттай үсэрсэн юм ерөөсөө байх. Энэ дээр тэгээд тэрнээс гадна одоо ингээд харах юм бол бид нар энэ тойрог интервал хоёрыг топологийн хувьд адилхан гэмээргүй гоцтой. Энэ адилхан гэмээргүй байна тийм. Тэгэхээр энэ дээр нэг юм яагаад вэ гэсэн дутаад байна гэсэн. Тэгэхээр хэдүүлээ юунд дутаад байна гэдгийг харъя л. Энэ хавийг нь жоохон томруулаад авъя. Энд болж байгаа үйл явдлыг. Энд юу болж байна вэ? Одоо эндээс ишигээ фи гэсэн буулгалт байгаа тийм. Тэгээд одоо энэ тойрогоос ишигээ бас фигийн уруу гэсэн буулгалт байгаа шүү дээ. Одоо фигийн уруугийг нь харъя л та. Уруу дээр юу болоод байна гэдгийг. За энэ дээр яг координат нь энийг за p гэх юм бол тэр p цэг маань энд байж байгаа гэсэн үг.
За тэгэнгүүт за PC-г нэг талаасаа ингэж явахаар яаж юм? Эндээс эхлээ нөгөө интервал маань ийм юм байгаа гэж бодъё л доо. Энд дээрээ ийм те ийм. Тэнгүүд зүүн тишгээ P-гээс зүүн тишгээ явахад доороос эхлээд иймэрхүү маягтай явж байна мөн үү? P-гээс баруун тиш явахад яаж юм? Баруун тиш явахад эндээс эхэлж байгаа биз? P-гээс баруун тиш эхлэх. Тэгэхээр эндээс эхлэхдээ одоо тэр утгыг авахгүйгээр эхэлнэ те. Авахгүй тэгээд доошоо ингэж явчих чинь. Тэгэхээр энд яаж юм? Энэ фигийн уруу гэсэн буулгалт маань тасралтгүй биш буулгалт болж таарч. Тэгэхээр энэ дээр нэг л микс нэмэх хэрэгтэй. Тэр нь юу юм бэ гэхээр уруу нь бас тасралтгүй гэж гэсэн үгс нэмэх хэрэгтэй. Уруу Тэгэхээр хэрвээ хоёр тополог октогын хооронд тасралтгүй тэгээд тасралтгүй уруутай тийм буулгалт оршин байдаг бол тэр хоёр тополог октогыг топологийн хувьд адилхан гэж үзсэн. Топологийн хувьд эквивалент гэж үзсэн. Энэ маань одоо үндсэн тодорхойлт байна тийм. Хэрв тасралтгүй уруутай бол энэ фиг өөрийг нь бол гомеоморфизм гэж ярина. Хомеоморфизм гэдэг англиар. Тэгээд А ба Б хоёрыг хоорондоо гомеоморф гэж ярина. Хоорондоо гомеоморф. Буюу топологийн хувьд эквивалент гэж байна. За тэгээд тэмдэглэг нь болохоор ингэж тэмдэглэв. Эсвэл ингэж заримдаа бас ингэж бас. Тэгэхээр фикс юм энэ хоёрын хооронд явж идэг гэсэн. Энэ хоёрыг хооронд гомеоморф болгож идэг тийм фиксэн буулгалт байж байна. Тэгэхээр энэ тодорхойлол нь маш ерөнхий одоо зөвхөн нэг хэмжээстэй үүдч биш. Энэ зүгээр энэ нэг хоёр юмны хооронд тасралтгүй буулгалт ямар функцүүд ямар буулгалтууд тасралтгүй вэ, ямар нь тасралтгүй биш вэ гэсэн тийм ухагдсан байх л тийм ойлголт байх л юм бол энэ тодорхойлох бодогддог илэр болж байгаа. Тэгэхээр заавал нэг хэмжээсээс биш. Хичнээн хэмжээ одоо тасралтгүй гэсэн ойлголт байж л болно гэсэн үг. За одоо хэдүүлээ хоорондоо гомеоморф октогонуудын жишээнүүд авч үзье. Жишээ. За 0.1 R2. Энэ хоёр гомеоморф уу? 0.1 завсар R2. За яаж бодлоо? Энэ хоёр хооронд нь тасралтгүй уруутай тийм функц олох хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Энэ хоёрын хооронд яаж болох вэ? Егийн x чинь хязгааргүй егийн x чинь болохоор энэ шүү дээ. Ноёдоос хязгааргүй юутай болгоно шүү дээ. Биш энэ нөгөө тийшээ тий. За ингэ бичиж. Логарифм ч бол ингэ. Егийн x энэ логарифм егийн x хоёр чинь энэ хоёрыг хооронд нь солидөг юм байна шүү дээ. Яг 0.1 биш. За ямар ч байсан гэсэн энэ хоёрыг хоорондоо юу гэдээ баталчлаа. Харуулчлаа тий. Егийн x-ээр. Хагас интервал. За одоо тэр төгсөлгүй урттай интервал. Арктангас. Эсвэл зүгээр тангас гэж ярьсан ч болно. Ийм юм байна шүү дээ. Тэ энэний урвуу нь болохоор арктангас. Тэгэхээр энэ ямар ч байсан гэсэн
Энийг аавтай гомеоморф гэдгийг харуулж байна. Энэ хоёр адилхан. Тэгвэл noiseless энэтэй адилхан уу? Яаж болох вэ? Нэмж хасаад за зүгээр л шугам функц авчихгүй тийм. Ийм шугам функц авчих шүү дээ. Тэгэл бол. Мэдээж төгсөлг урттай бүх интервалууд хоорондоо. Тэгэхээр энд юу болж байгаа гэхээр бүх AB гэсэн хэлбэртэй бүх юмнууд хоорондоо гомеоморф болчихлоо. AB нь хязгааргүй хас хязгааргүй байж болно, энд хязгааргүй байж болно тийм. Бүх ийм интервалууд. За дараа нь арай жоохон юу эдгээр ингэж болчихдг юм байж. За А дээрх бүх тасралтгүй функцүүд максимум утга авдаг. Энийг Weierstrass-ийн чанар гэж хэлж. Одоо Weierstrass-ийн теорем байгаа нэг чанар байгаа шүү дээ. Тэрэн дээр тухайн олонлог дээр тодорхойлогдсон тасралтгүй функцүүд бүгд максимум утга авдаг гэсэн тийм. Тэр теоремыг дүгнэлт нь хүчинтэй байдаг тийм олон. Одоо А дээр тэр теорем хүчинтэй байдаг гэсэн үг л дээ. Энийг би жоохон тэрийг товчлох маягаар ингэж хэлж шүү. Авдаг тэрийг яг Weierstrass-ийн чанар гэж нэрлэж байна. Weierstrass-ийн чанарыг хангадаг. За бөгөөд Атай AB20 гомеоморф байдаг. Одоо хэдүүлээ хэрвээ А нь энэ Weierstrass-ийн чанартай бол Б нь бас тийм чанартай гэж харуулна. Тэгээд бид нар яах вэ гэхээр энэ Weierstrass-ийн чанар гэдэг юм маань өөрөө топологийн чанар гэж, топологийн шин чанар гэж харуулах гэж байна. Топологийн шин чанар гэдэг нь юу юм бэ гэхээр энэ гомеоморфизмоор хоорондоо топологийн хувьд адилхан окторгонуудад адилхан байдаг тийм шин чанарууд гэж байна. Тэгэхээр хадгалагддаг тийм ээ. Фигийн дагуу хадгалагддаг тийм шин чанарууд. Өөрөөр хэлбэл бид нөгөө түрүүний лекцэн дээр ярьж ирсэн янз бүрээр мушкал ингээд таслахгүй бол мушкал янз бүрээр болсон. Ашаад сонгоод хахад энэ Weierstrass-ийн чанар чинь өөрчлөгдөхгүй гэсэн. Бид нар чинь тийм л юм хайгаад байгаа шүү дээ. Тополог өөрчлөгдөхгүй юм уу? За. Тэгэхээр фи А-гаас Б гомеоморфизм байг. Тэгээд F нь тасралтгүй байна. Функц. А нь тийм чанартай, одоо Б тийм чанартай гэж харуулдаг. Тэгэхээр B дээр дурын функц аваад одоо энэ F гэсэн функц максимум утга авна гэдгийг харуулдаг. За тэгэхээр яах вэ? Яа гэсэн ойлгомжтой тийм. Одоо нэг том F гэсэн функц тодорхойлчих. Том F нь болохоор энэ хоёрын композит байдаг. Тэгэхээр том F нь өөрөө ямар функц болох вэ? Юун дээр тодорхойлогдсон байна? А дээр тодорхойлогдсон. Тэгээд композит маань өөрөө тасралтгүй чанарыг хадгалдаг юм байна тийм. Фи тасралтгүй, F нь тасралтгүй. Тэгэхээр энэ тасралтгүй гэсэн. Энэ том F нь тасралтгүй. Тэгээд А маань өөрөө Weierstrass-ийн чанартай учраас энэ том F чинь өөрөө максимум утга авна. Үнэ үү? Том F макс утга авна. За тэр утгыг нь одоо X гэж нэрлэж тийм. За F за C гэж. FC. Энэ дээр максимум утга авдаг. Өөрөөр хэлбэл энэ дурын утгаас их байдаг юм. За тэгвэл одоо ийм юм байна шүү дээ. Энд дээр C гэдэг А дотор B гэдэг юм байж байгаа. Тэнгүүт энэ дотор жишээлбэл за D гэсэн цэг байл. Цэг дээр бид нар цэг дээр энэ жижиг F гэдэг оригинал бидний анхны авч үзчихсэн функц ба максимум утга авдаг бол тэр D дээр авах хэрэгтэй тийм. Тэгэхээр D-г яаж тодорхойлох вэ? Фи C гэж тодорхойлчих. Энд фи явж байгаа. Тэгээд энэ үнэн нь энэ D цэг дээр максимум утга авах нь жижиг F. Үнэн тийм. Хэрвээ авдаггүй бол яах вэ?
авдаггүй болоод энэс их утгатай өөр нэг цэг байна гэсэн үг тийм. Тэгэхээр энэ цэгийг ашиглаад би энэ дээр их утга авдаг цэг гаргаж ирж чадсан шүү дээ. Энэ А дээр. Тэгэхээр тийм байхгүй. За тэгэхээр одоо энийг ашиглаад бас бид нэр хөөрхөн юмнууд хэлж чадна. Жишээлбэл 0-1 нь энэ хоёр адилхан уу? Адилхан биш үү? Топлогийн хоёр адилхан биш үү? Яагаад? Энэ хоёрын хооронд гомеоморфизм байхгүй гэдгийг яаж харуулах? За энэ Weierstrass-ийн шанастай юу? 0-1. Шанастай. Weierstrass-ийн теорем ёсоор өөрийнх нь өөрөөр нь энэ чинь Weierstrass шанастай. Энэ шанастай юу? Чанаргүй юу? Яаж харуулах вэ? Жишээ. Максимум утга авдаггүй нэг функц гаргаад ир. Нэг их бахан x ямар ч үж болно тий. 0-1 ингэ явцсан. Энэ бүр дээшиг ингэ явчих штэ. Тэгэхээр эн чинь чанар байхгүй. Тэгээд хэрвээ энэ хоёр гомеоморф байсан бол сая бид нэр баталчлаа штэ. Энэ чанартай бол энэ чанартай байх хэвээр. Тэгэхээр чинь чанаргүй. Тэгэхээр энэ хизээч энэ хоёрын хооронд гомеоморфизм олдохгүй. Тэгэхээр энэ хоёрын хоорондоо биш. За энэ хоёр тэгвэл. Энийг нь ийм болгочих яах вэ? Энэ хоёр адилхан уу биш үү? За ямар функц олох вэ энэ дээр? Тэгэхээр заавал энэ хязгааргүй руу явдаг байх албагүй шүү дээ. Зүгээр л нэг ийм функц байх бол шугам функц энэ талд нь байхгүй юм чинь. Энийг нь аваа хийцгүй шүү дээ. Нэг гэсэн. Тэгэхээр энэ цэг дээр жишээлбэл одоо зүгээр x гэсэн функц байлаа гэж дээ, тий? X гэсэн функц байна. Тэгээд энэ 1 гэсэн утгаар хязгаарч авахгүй. Дандаа доошоо. Тэгэхээр энэ дээр ямар ч цэг c гэсэн цэг авсан гэсэн энэс их утгатай нэг цэг байж байна цаана. Тэгэхээр зүгээр ийм авчихад тэгээ болчихж байгаа. Тэгэхээр энэ хоёр бол бас байхгүй. Тэгэхээр мэдээж энэ талд нь аюу ингэж болно гэсэн үг. Ойлгомжтой. За энэ хоёр хоорондоо адилхан байна. Энэ хоёр. Адилхан. Яаж адилхан болох вэ? Яа гэсэн үг. Ямар ч үс адилхан. Энэ нэгээс нь x ч юм уу эсвэл 2-1-ээс нь x ч юм уу ийм маягаар юу яач. Хувирч. За тэгэхээр мэдээж энэ хоёр 0-1 R2 адилхан уу? Энэ хоёр адилхан биш үү? Бас R гэдэг чинь энэ тэр 0-1 тэрнтэй адилхан юм байна шүү. Энэ R гэдэг чинь. За. Тэгэхээр энэ маань өөрөө тэр Weierstrass-ийн чанар гэдээ яриад байсан. Энэ маань өөрөө эцэстээ ямар юм төрөх вэ гэхээр компакт чанар. Эсвэл авсаар монголоор авсаар гэж отхон баяр багч тэгээд байгаа. Тэгэхээр ийм чанарт ийм чанарыг авч үзэхэд хүргэж байгаа. Яг энэнийг цаана нэг юу болоод байна гэхээр компакт чанар байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг хэмжээстэй ч биш одоо тэгээд цаашаа бүр ингээд олон хэмжээстэй юм дурын топлог окторгуу болоод ирэхлээр энэ Weierstrass чанар гэдэг юм маань компакт чанар. Тэгээд компакт чанар компакт окторгуу болохоор нэг нь компакт нөгөөх нь компакт биш байх юм бол тэр хоёр хоорондоо гомеоморф биш. Яг л компакт чанар маань өөрөө топологийн учраас топологийн чанар учраас.
компакт гэдэг нь энэ Weierstrass-ын чанар, компакт окторгууд дээр Weierstrass-ын чанар хангагддаг байхгүй. Тийм ерөнхий теорем бол Weierstrass илүү ерөнхий. Дурын компакт окторгууд дээр ажилладаг. Компакт гэдэг ойлголт нь өөрөө бол яг хаа юутай юунаас Bolzano Weierstrass-ын чанар байгаа шүү дээ. Дурын дараал дотроос нийлдэг дэд дараал ялгаж болдог. Тэр чанар цаашаа жоохон өргөчхөөр компакт гэсэн ойлголт байна. Тэр чанар чинь их чухал юун дээр Weierstrass-д тэрийг ашиглаж батсан шүү дээ. Weierstrass-ын теорем бид нар. Тэгэхээр тэр чанар цаашаа явах. Тэгээд бодлоо. За одоо сая Weierstrass-ын теорем хэлсэн тийм. Тэгээ өөр нэг чухал теорем гэж яриасан завсрын утгын теорем. Тэрийг бас нэрийг одоо оруулсан зөвчтэй байна. За дээр бүх тасалбар бүгд завсрын утга авдаг. Завсрын утга. Одоо энэ чинь Weierstrass-ын теоремыг бид гаргаж хангалттай Weierstrass-ын теоремыг хангаж одоо Weierstrass-ын теоремыг дүүлэх хүчтэй байдаг тийм шин чанар авчихсан шүү. Одоо энэ болохоор завсрын утгын теорем байна. Тэгээд завсрын утга авдаг тийм шин чанартай А гэсэн олонлог аж. Тэгээд А болохоор гэдэг томьёо утга гэж байна. Одоо бидний хаалт харин энэ завсрын утга авдаг гэдэг шин чанар бас гомьёос хадгалагддаг гэдэг юм. Тоглоомын шин чанар юм аа. Тэгэхээр яг үүнийхтэй адилхан. За, F гэдэг B-ээр нэг F гэсэн тасалбар үүсгэж байна тийм ээ. Alors сүүл баяр нэг тасалбар үүсгэн явах бас ингэж гэж байна. F C B. Үнэхээр бол энэ одоо энэ B-ээр тасалбар гэсэн тасалбар үүсгэн олон гэсэн C. Ингэж бас биш. За X-ийг хоёр B-ээр 2 цэг авъя. Тэгээд энэ хоёр ингэж эргэлзсэн гэж байна. Тэгээд альфа гэдэг голд нэг тоо ч. Өнөөдөр түрүүний ярьжсэн Y гэдэг тоо байна. Одоо энэ Y-ийг ашигласан чинь байна. За түрүү бол AB гэсэн тийм. AB гэсэн. За тэнгууд одоо яах вэ? Энэ А энэ B байна шүү. Тэгээд энэ X гэсэн хоёр зүйл гэж байна. Тэгээд эдгээр чинь болохоор нэг босоо энэ F гэдэг хонш хоног болцсон. Тэгээд чиглэл F гэсэн F гэдэг энэ байж байгаа. Яахан олон байж байгаа. Игээс чиглэл байна. Энэ хоёрын хооронд phi гэж байна. Тэгэхээр яах вэ гэхээр одоо энэ X гэдэг яах вэ? R одоо B цэгтэр B цэг гэнэ. B олонлог дээр хаа нэгтэйг нэг юу байгаа гэж авах юм шиг. Нэг цэг байгаа. Тэр цэг энэ альфа гэсэн утгыг аваа. Тэр цэгтэр F1 альфа гэсэн утгыг аваа гэж байна. Одоо тэрийг харуулсан бол яг F функц А дээр тодорхойлсон болж байгаа. Яг түрүүний адилхан энэ P гэсэн юм байж байгаа. Тэгэхээр мэдээж том X гэсэн энэ композишн том яг нөгөө тасалбар үүсгэж байна. Тэгэхээр энэ Y гэсэн хоёр юм чинь өөрснөө яаж байна? Нэг юмний дүр байгаа тийм. Тэгэхээр Y-ийн бета гэдэг цэгийн дүр, X нь болохоор X гэдэг цэгийн дүр байж байгаа. T-гэр тийм. Тэгээд энэ мэдээж фиш уруутай тасалбар хамаа байх. Уруутай болохоор Y-X2 үүссэн байх нь энэ бол биш болж байна. Уугийн ашиглаад болж тийм. Энэ eta гэсэн юм. За тэгэнгүүт нөгөө завсрын утгын энэ А гэдэг чинь болохоор завсрын утга авдаг тэр чанарыг ханддаг функц учраас яа гэсэн үг. Энэ зета гэсэн цэг байна гэсэн. Зета гэсэн цэг дээр энэ том гэж альфа гэсэн утгыг авдаг. Тэгээ одоо яах вэ гэхээр зетагаа фигер болгоод ийш авчих. Тэгэхээр яаж вэ?
За ийм юм болсон. Зета чинь өөрөө за зетагаа яг нэг чи зетийн ингэсэн дээр зөв жижигээр зет гэж нэг бодъё. Ямар утгатай юм бэ? Жижигээр зет болохоор ийм шиг тооны тийм хасгал зет энэ энэ тийм хасгал зет шиг болохоор зета гэж аа. Тэгэхээр B болдог маань бас завсын утга авдаг болж байна. Завсын утгын чанартай. Ямар ч хоёр функц одоо хоёр утга авдаг тэрүүрийн хооронд болох юм байна. Тийм шиг чанартай байна шүү дээ. B нь юу аа тийм чанартай. Тэгэхээр эндээс B завсрын чанартай. За одоо энийг ашиглаад хэлээ. Одоо ингээд тэр завсрын утгын чанар гэдэг нь одоо тоглоомын чанар болж байна. Гомеоморфизм хадгалагддаг чанар болж байна шүү дээ. Тэр энийг ашиглаад одоо энэ хоорондоо гомеоморфизм биш гэдэг шиг хараад. Энэ хоёр интервалын нэгдэл байж байна. За энийг ноёл нэгтэй гомеоморф биш. Ноёл нэг маань завсрын утгын чанартай тийм. Энийг одоо тэгэхээр завсрын утгын чанаргүй гэж боддог. Тэгэхээр чанаргүй чанарын тулд за тэрийг нь одоо хэрэгжүүлэх чанаруудыг харуулдаг тийм функц гэдэг. Тийм жишээ байгуулдаг гэсэн. Ямар функц? Завсрын утга авдаггүй. Ямар ч юм бол энэ хоёр дээр ингээд тасалтай байх бол одоо чинь нэг ийм юм аа энэ ийм авч тийм болоо. Энэ хоёрын хооронд байгууллагыг авахгүй байсан. Тэгээд энэ чинь өөрөө тасалтай функц. Яг нэг тасалтай функцийг мэдхийн тулд бид нар нийлэн дараалал авдаг шүү дээ. Одоо хязгааргүй ойрхон цагуудыг харьцуулж үзэж байна шүү дээ. Энэ хоёр ингээд хоорондоо зайтай байна гэсэн ямар байна тэр энийг ерөөсөө мэдэрч чадахгүй байхгүй. Одоо жишээлбэл энэ дээр нийлдэг дараалал энэ хайртай дараалал гэдэг тасралтгүй тэгээд бол энэ хоёрын ийм хол байгаа юмуд хоорондоо ямар холбоотой байх вэ? Тасралтгүй гэдэг шалгуур нь ерөөсөө мэдрэгдэхгүй. Энийг тасралтгүй гэдэг нь батал болно шүү. Нэгдлийг мэдэрч болох юм. Баггүй шүү. За хаанаас ноёл нэг хоёр болоо. Тэр функц гэдэг чинь энэ дээр нь ингээд их шиг байна. Энэ дээр нь L гэх функц байна. Энэ дээр 0 байна. Энэ дээр 1 гэх функц ийм функц байна. За тэгэхээр нэг цэг одоо тасалбаргүй гэдэг шалтгаан нь яах вэ? Дурын нэг цэг сонгож байгаа тийм x цэг. Тэгэхээр x-ийн жишээ нь 0 гэдэг байна. Хоёр л сонголтын 0 нэг гэж бодох 2 болох гэж байна. Аль нь ч байгаа байхгүй. За x нь 0 нэг болж байна. Дурын цэг сонгох. Энэ цэг дээр тасалбаргүй. Хийн тулд яах вэ гэхээр чинь x руу нийлдэг дараалал авдаг шээ тийм. X руу нийлдэг дараалал. Тэгээд дарааллын энэ чанарт юу хамгийн юу голх юм бэ гэхээр ерөөсөө энэ x гэсэн цэгийн эргэн тойронд байгаа маш ойрхон цэгүүд хамаатай. Өөр ямар ч юм. Өөр нэг ерөөсөө энд ерөөсөө 0 гэсэн нэг тусна авсан. Энийг мартаа. Тэгэхээр энэ дээр тасралтгүй бол тэгэл нийтдээ тасралтгүй гэсэн. Тэгэхээр энэ тасралтгүй функц байж байгаа. Энэ маань тасралтгүй функц мөртлөө завсрын утгын теоремд хангах. Завсрын утга авахгүй байна. Тэгэхээр энэ чинь юутай хамаатай юм бэ гэхээр юу юм бэ гэхээр нөгөө юутай боорн байна. Энэ олон нэг шинж чанар шүү дээ. Энэ нойл энэ автомат шинж чанар шүү дээ. Кагс дотор биш. Кагс нь олон нэг шинж чанар гэж ярьж байгаа. Кагс нь олон нэг маань завсрын утга авдаггүй тийм функцүүдийг
тэтгдэг тийм нэг өөрөөр байж чаддаг юм болов гэсэн. Тийм автор үз. Энэ хоёрын нэгдлийг авч үзэх гэж байна. Энэ ч гэхдээ нөгөө нэг теоремтай хамаагүй байхгүй. Хамаагүй гэж тэр теорем чинь яг гол нь энийг бид тэнцвэр биш гэж яаж мэдэж байгаа гэхээр тэр теорем орч бодож байгаа. Тэр теорем чинь энэ нь болохоор завсрын хөтөлбөрийг юу хангадаг юу болтой завсрыг завсрын хөтөлбөрийн чанартай. Нөгөө завсрын хөтөлбөрийн теорем маань 0.1 AB-ээр бид батсан байна тийм. 0.1 гэсэн завсралтай тодорхойлогдсон тасалбар функц болгон завсрын хөтөлбөр авна гэсэн теорем байна тийм. Тэгэхээр энэ маань ийм чанартай болох гэж байна. Тэгсэн чинь тэгээд одоо энэ хоёрыг хоорондоо гомын болох гэж үзэх юм бол сая бидний энэ батсан ёсоор энэ маань завсрын хөтөлбөрийн чанартай болохгүй. Тэгтэл бид нар энэ завсрын хөтөлбөрийн чанар одоо завсрын хөтөлбөр авдаггүй функц гараад байна шүү дээ. Энэ K гэсэн онцлог дээр тодорхойлогдсон. Тэр чинь юу гэсэн юм бэ гэхээр энэ хоёрын хооронд гомын болсон байх. Одоо тэгээд техник функцийг олоод байгуулалт тэгээд чанараар зөрчих. Тэгээд зөрчлийн олцсон гэж. Завсрын хөтөлбөрийн бид нар одоо хөрцгийг аваад функц тодорхойлсон тэр хоёрын завсар орших хийг авдаг. Байдаг тийм болов тийм тэр нь төсөөлж байна. Теоремоос салгацсан. Одоо теорем чинь нэг юм теоремыг бид нар одоо ингэж ойлгож байна гэсэн. Тэр завсрын теорем гэдэг юм тийм. Завсрын теорем гэж байна. AB завсрын хөтөлбөрийн чанартай гэж хэлж байгаа гэж ойлгож байна. Энэ чанарыг бид нар нөгөө юу өгүүлбэрээс салгацсан байхгүй. Тэгээд тэнгуүтээ завсрын хөтөлбөрийн чанар гэдэг нь ямар ямарыг хангах юм бэ гэж явж байна. Тэнгуүт одоо жишээлбэл завсрын хөтөлбөрийн чанарыг хангах юм нэг юм өөр нэг юмтай гомломор байх юм бол тэр өөр нэг бас завсрын хөтөлбөрийн чанартай байх хэрэгтэй. Энэ батсан юм. Тэр болохоор энэ теоремтэй хамаах. Энэ болохоор тодорхой нэг олонлог AB гэсэн октор үг завсрын хөтөлбөрийн чанартай гэдэг нь хамаарч байгаа тийм. Яг энэ Weierstrass теорем биш тийм. Weierstrass теорем болохоор тодорхой нэг онцлогийг олонлогоор тодорхойлсон функц максимум тасалбар функц максимум гэдэг чинь тодорхой нэг олонлогийн Weierstrass чанартай гэж баталж байна гэсэн байдлаар ойлгох харж байгаа гэсэн теорем байна. За тэгэхээр энэ бол яг нь гэхлээр энэ маань сүүлдээ гэж бид нар илүү өргөдөхөөр холбоос чанар гэдэг юм. Эний цаана юу байх вэ гэхээр топологийн холбоос өөрөөр компакт чанар гэсэн шүү дээ. Энэ бол холбоос чанар. Холбоос чанар зөвхөн энэс шиг ойлгож байна. Энэ бол холбоос чанар биш үү? Чи хоёр салаад юм байна. Нөгөө зүгээр интервал энэ болохоор холбоостой. Хоорондоо салцсан юм. Хэсэг юмнаас тогтсон тийм байх юм бол тэр нь холбоос зүгээр хармаа. Одоо нэг юм энэ үлдчихэд байгаа шүү. Энэ яах вэ? Энэ ерөөсөө хэрэг босныг нь баг болцсон. Тийм үү? Тэгээд одоо шинэ энэ болохоор хоёр талдаа ийм байх болох. Тэр нь юунаас гарч ирэх вэ гэхээр Weierstrass компакт байдлаас гарч ирнэ. Энэ болохоор бас тэр юутай хоёр талдаа битүүтэй өнөө биш. Энэ хоёр хоорондоо яах вэ? Тэгээд та юу гэж бодож байна? Биш. Юугаар биш. Биш гэж хэлээгүй. Энэ хоёр дээр байхгүй шүү. Одоо Weierstrass энийг ялгаж чадахгүй шүү. Нөгөө завсрын хөтөлбөр ялгаж чадахгүй. Тэгээд завсрын хөтөлбөрөөс хэрэгжихгүй хоёулаа тийм баг. Нөгөө Макстэй Макс гэж хэлээд байдаг нь юу ял нэг ийм бол Weierstrass заавал хоёр талаа битүү байх гэсэн. Энэ битүү тийм биш.
За тэгэхээр энийг хариулахын тулд Түрүүтээ нэг талтай дөрвөлжтэй нэг талтай энэ дугуй халттай хоёрын хоорондоо ижлэх гэж хэлсэн шүү дээ, тийм. Тэрийг та юугаар хийчлээ? Тэр зүгээр эргүүлж шүү дээ. Эсвэл хоёлоо байлгүй. Энэ талаа дөрвөлж нөгөө талаа замраа байна. Хоёрны нэгээс асах нь x гэдэг юм. Тийм байна. Ийм юм байна. За тийм. За энэ функц x гэсэн зэрэг тасалбаргүй. Энэ бас нэг чухал юм байна. Тасалбаргүй гэдэг бид нар дараах хэлсээр тусгасан тийм. Одоо бид нар тасалбаргүй функцийг тасалбаргүй эсхийг шалгах нэг шинэ шалгуур үүсгэж байна. Яг энэ функц мэдчих байна. Дараахаар биш. Энэ мэдчих байна. За энэ юу гэж? Нөгөө нэг дараах нийлтийн бодлоготой төстэй юм гэсэн. Дөрөв эпсилон гэсэн үг. Дельта гэсэн юм олсон. Тэгээд энэ ямар шинжилгээтэй зүйл. Y-ийн x-ийн дельта орчим байх юм бол f(y)-ийн f(x)-ийн эпсилон орчим байх. Тэгээд эпсилон дурын гэхээр нэг ийм багсаад байна. Ийм юм гэж. За x гэсэн зэгмээр би хийгдсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт за энэ дээр x гэсэн зэгмээр хийгдсэн энийг за энэ fx юм байна тийм. A маань f гэсэн юм. За тэгэнгүүт яаж юм тэгэхээр дурын эпсилон орчим энэ авч байна. Энэ дээр авч. Эпсилон ихээс сонгож байгаа. Тэгэхээр эпсилон яаж үүж өгч болно? Тэр ийм тийм хоёр эпсилон. За тэгэнгүүт яг хөө гэхээр энийг ийм орчин сонгож авах болгоно. Энэ ерөнхийдөө санаандаа орох гэдэг зорилго нь бол энэ эпсилон багасгаад явах гэдэг шүү дээ. Маш баш хэмжих эпсилон. Сонгож авах болгоно энэ дельта орчин алдна гэж. Энэ дельта орчин олдно. Тэгээ ямар шин чанартай юм бэ гэхээр энэ дельта орчин тэрчгээр нэг шинээр буулгах бүгдээрээ энэ хоёр улааны хооронд байна. Энэ чинь ингээд биш байна. Энэ юм юм. Заавал энэ гişинтэй нэг хаалт үйлдэл чиг энэ дээр одоо энэний буужаа юм гэдэг юм болчихсон гэж байна. Энэ болчихсон. Ямар ч үс энэ дотор л орж ирэх болохоор өөр юм чинь. Заавал заримдаа хачих болж байна. Зарим нь ширцсэн ч юм. Юу бас байж байна. Тэгэхээр яваа ер нь бол асуултгүй функц юм аа. Энэ эпсилон багасаад байх юм тийм багч юм бол багасаад. Ийм баахан томьёо бичснээр үгээр жоохон ганц хоёр ойлголт тодорхойлоод жишээлбэл x-ийн дельта орчим гэж иймэрхүү ийм хоёр тал хоёр тишээ дельта явдаг. f(x)-ийн эпсилон орчим гэх мэт чинь. Ийм ойлголтод оруулчвал нэг ойлгоход амархан болж байгаа. X-ийн дельта орчныг fx-ийн эпсилон орчин дотор буулгадаг гэсэн үг мөн үү? Ямар ч эпсилон ямар ч жижигхэн эпсилон авсан бай. Ямар нэг x-ийн дельта гэсэн орчин олдно гэдэг хэлж байна. Тодорхойлт одоо юуны. За нөгөөх нь болохоор цаашаа жоохон явах юм бол ийм байгаас бас ингэж хэлж болж байгаа. Энэ талд одоо ингэ ийшээгээ ингэж явах байлаад энэ одоо энэ хоёр улааны хооронд буудаг бүх цэгүүдийг цуглуулъя зүүн талд нь. Эсрэгээрээ явж байгаа гэсэн үг. F чинь өөрөө бол яг заавал уруутай функц байх албагүй шүү дээ. Тэгсэн тэгтээ
зүгээр энэ рүү буудаг бүх юмуудыг цуглуулна гэсэн ойлголт байна. Тэрийг нь болохоор энэ жишээлбэл энэ олонлогийн эх дүр гэж ярина. Энэ талд нь байдаг. Тэгэхээр одоо жишээлбэл иймэрхүү юм байна гэсэн үг. Ингээ явцсан. Ингээ явцсан. Энэ талд нь ийм тэ. За тэгээд ерөнхийдөө бол мэдээж заавал яг энэ гоё интервал харахгүй шүү дээ. Энд нь ингээл хэсэг юм атар ингээд ирсэн. Тийм байж болно. Тийм үү. Гэхдээ ямар ч байсан гэсэн одоо энэ хэлээр яаж ярьж юу гэж хэлж болох вэ гэхээр fx-ийн epsilon орчингийн эх дүр нь x-ийн дельта орчныг агуулдаг гэж хэлж байна. Үнэ үү? За тэрийг бичиж. fx-ийн epsilon орчны эх дүр нь x-ийн дельта орчныг агуулдаг. За тэгэхээр одоо энийг цаашлуулаад юу гэж хэлж болох вэ гэхээр ерөөсө бүр ингэж хэлж болох юм байна. Ямар дурын эпсилон өгөгдсөн байхад fx-ийн эпсилон орчны их дүрд агуулгаддаг x-ийн ямар нэг орчин олдно гэж хэлж болчих. Дельта заавал мэдээж тэгээс дельта гэдэг үгээ одоо байхгүй юм ярих хэрэггүй болж штэ. За тэгэхээр эндээс ийм ойлголт төрж байгаа. Ямар нэг олонлог өөрийнхөө цэг болгонтой хамт тухайн цэгийн ямар нэг орчныг агуулдаг байвал тэр олонлог юу гэдэг вэ? Одоо x цэгтэй хамтаар x-ийн ямар нэг орчин заавал тэнд ордог. Жижигхэн ч байсан хамаагүй. Задгай. Тийм ойлголтод одоо энэ хүрч байна. Олонлог нь x цэг болгоныхоо хувьд эсвэл болгонтойгоо x-ийн ямар нэг дельта орчныг заавал дельта гэж хэлэх бол дельта байхгүй гэж болно. Агуулдаг бол дельтага болчихдог. Аг задгаа гинэ. Тэгэхээр энэ дээр бид нар одоо юу гэж хэлж болох вэ гэхээр одоо энэ цаашлах юм бол тасралтгүй функц гэдэг маань задгай олонлогийн их дүр болгоно нь задгай байдаг. Тийм олонлог. Олонлог тийм функц тий тасралтгүй функц. Нөгөө лема батлааг бол явж байгаа. Гэхдээ энэ батлагыг орхичих. Та нар зүгээр бодож үзээрэй. Маш амархан. Эсвэл семинар дээр хэдүүлээ бодож үзэж байна. За тэгэхээр одоо энэ дээр энийг яах гэдэг байхгүй юу? Одоо энэ маань тэр түрүүний энийг тэр жишийг шийдэж чадах уу энэ тодорхой. Задгай нэгэн задгай биш байна. Тэгэхээр энийг бид нар батлах хэрэгтэй. Энийг хэдүүлээ семинар дээр ярьж болно. А задгай. Тэгээд А бета гомоморф бол б задгай. гэсэн. Яг үнэндээ энийг яг цааш нь жоохон юу яаж болно. Яг үнэндээ юу юм бэ гэхээр А задгай бөгөөд Б-гээс А руу ирсэн тасралтгүй функц байдаг бол тасралтгүй буулгалт байдаг бол тэгвэл Б задгай. Жоохон наривчж болно. Эндээс болохоор бид нар сая харсан шүү дээ. Задгай аймаг руу ишиг явуулдаг. Тэгэхээр А-д байгаа задгай аймаг Б-д байгаа задгай аймаг руу явуулдаг гэсэн.